явцад маань Ховд аймгийн Эрдэнэ сумын Самгаруу байгалийн судлал газрын хамгийн орчны бэлт хамаардаг. Энд жил болгоно ан амьтны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бид нар жил болгон 4 сарын 1-ээс 6 сарын 15-ны хооронд Монгол хатран загас маань дүрсээ шахдаг. Энэ хугацаанд бид нар аль бариулахын тулд хяналт тавьж пост харан ажилладаг юм аа. Энэ хугацаанд болохоор энэ жил болохоор Ховд бол маань маш бага байна. Усны түвшин маш бага байна. Ус болингартай байна. Загас маш муу ирж байна. Бага ирж байна. Монгол хатран загас маань Кыргыз нуур, Харусан нуур, Дөргөн нуур Боёнд Ховдоос 545 км явж яг энд ирж эцсийн цэг дээр ирж өштэй боргон дээр ирж дүрсээ шахдаг. Монгол хатран загас маань нэг шахтаа болохоор 6000-аас 12000 дүрс шахдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ жил болохоор бид нар яг 4 сарын 15-наас эхэлж яг байнгын боосон дээр хамтарч ажиллаж байна. Манайтай болохоор олон байгууллагууд аж ахуйн нэгжид хамтарч ажилладаг. Ховд аймгийн байгаль орчин аж үйлчлэлийн газар, Дэлхийн байгаль хамгаалсан Хар нуур Ховд голын сав газар, энэ захиргаа Эрдэнэ сумын сестрын тамган газар, аймгийн мэргэжлийн хэлтийн газар гэдэг олон газруудаа хамтарч биднэрт байнга жил болгон гэж зэжигтэй авсалтаар 14-өөс 18 оны хугацаанд байнга боосон тарч ажилладаг юм аа. Энэ жил болохоор ирж байгаа хүмүүсийн ихэнх нь болохоор Ховд аймгийн аж ахуйн нэгж албан байгууллагуудын хүмүүс ирж байна. Ирж байгаа хүмүүс маань аль болохоор энэ боргон дээр ядаргаа зугаалгах их мах зорилгоор ирдэг. Загас барих зорилгоор бид нар аль болох загас бариулахгүй төлөө бид нар хялтаа тавьж ажиллаж байна. Монгол хатран спорт загасчлалын группийн маань гол зорилго юу вэ гэхээр зэрэг Монгол хатран буюу хариуц загсаа хайрлах, хамгаалах одоо ард иргэдэд спорт загасчлалыг хөгжүүлэх хамгийн гол нь тэр барьсан загсаа буцааж тавих одоо ийм одоо хүмүүст ойлголт өгөх одоо ийм зорилготой байж байгаа. За тэгэхээр 4 сарын 1-ээс 6 сарын 15-ны хугацаанд бол ялангуяа энэ Монгол хатран загсыг бол барихыг бол хориглосон байдаг. За энэ хугацаанд бас бусад хүмүүс ч гэсэн одоо загсаар хоол хийдэг одоо ресторанууд ч гэсэн бас энүүд бас энэ загсны төрлийн хоолыг бас хийхгүй байх талаар бас анхаарах нь бол зүйтэй байх. Яагаад гэх юм бол хүмүүс маань бас энэхүү бизнес хийх зорилгоор загсаа барьж тэрхүү одоо загсаар хоол хийж байгаа зоогийн газар ресторануудад загсаа их хэмжээгээр өгөх, бөөндөх одоо ийм одоо асуудал их байдаг. Эндээс болж хүмүүс бол загсыг бол үе одоо олон орнд барьж байна. За өнгөрсөн хугацаанд бид нар бас яг энэхүү газар ирж ажиглал хийхэд бол энэхүү голын одоо цаад захаар нь бол одоо тэр нэг одоо дөрвөлжин харж харагдаж байна. Тэнээр одоо ийм баг өмсөн хүмүүс ирж бас энэ загсыг бол маш их хэмжээгээр барьж байгаа ийм дүр зураг бол ажиглагдсан. Энэ маань одоо маш буруу зүйл юм аа. Тэр хүмүүсийн гол зорилго юу вэ гэхээр тэрхүү загсаа одоо ингэ мөнгө болгох, бизнес болгох одоо ийм зорилготой. Харин одоо манай Монгол хатран спорт загасчлалын группийн маань гол зорилго энэхүү одоо загсаа хайрлаж, хамгаалах одоо үе одоо хойч үедээ бас үлдээх одоо ийм бол зорилготой. Тэгээд энэхүү загсаа барьж бид нар маш их тэр одоо капиг одоо тэр мэдрэмжийг одоо мэдрэх нь одоо спорт загасчлалын одоо энэ сонирхчдын маань одоо гол зорилго бол байж байгаа. За манай дээж студийн хийж эхэлж байгаа бие аялах дуртай аяллаа нэвтрүүлгийн маань 2 дугаар дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү дугаар маань Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт орших с ิจ гтийн хавцлаас та бүхэндээ хүрж байна. С ิจ гтийн хавцлал маань байгалийн сан садан зогц зэгтэй болохоор аялал зугаалгаар хүмүүс их ирдэг байгаа. Дээрээс нь энэхүү слемат боргоо болох чимээнд сууж алжаалаа таалдаг уламжлал тогтцсон байгаа. Монгол хатран загас маань энд ирж дүрсээ шахдаг байгаа. Бидний хийж байгаа энэхүү нэвтрүүлгийн маань гол зорилго бол байгаль орчноо хайрлан хамгаалах, түүх соёлоо танин мэдэх, орон нутгаас урьдчилах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилготой хийгдэж байгаа. Энэхүү зорилгынхаа хүрээнд бид с ิจ гтийн хавцалд дүрсээ шахаж буй Монгол хатран загасны дүрсийг болгохыг зорьсон байгаа.
сэжигтэй авслаас буцах замдаа бид хэрийн галуу өндөглсөн байгаадаа таарсан. Энэхүү ардал маань хоёр талаараа голтой болохоор хүн болон зэрлэг амьтдаас үр төлөө хамгаалахад маш таатай боломжийг бүрдүүлдэг юм билээ.